Сайн байцгаана уу? За миний блогийг үздэг эрхэм хүндтэй, эрчүүдтэй, хөвгүүдтэй та бүхэндээ цэргийн баярын мэндийг хүргэж байна. Тэгээ цэргийн баяр бол үнэхээр их сайхан ийм түүхтэй, уламжлалтай баяр байгаа. Яг нь миний мэд би сүүлийн үед би болсон байж магадгүй Монголд эрэгтэйчүүдийн баяр, аавуудын баяр гэж ер нь бол нэг болтгоо. Тийм ч учраас ерөнхийдөө цэргийн баярыг эрэгтэйчүүдийн баяр гэж нийтийн одоо хандлага ажиглагдаад ингэ явдаг. Ялангуяа яг хуу цэрэг армийнхан илүү их одоо ажиллаж байгаа салбартай холбоотойгоо ч юм их тэмдэглэх хандлага их байдаг гэсэн хэдиж нийтээр нь бол эрэгтэйчүүдийн баяр гэсэн хандлагатай байдаг. За энэ бол би их сайхан баяр гэж боддог. Яг хуу түүхтэй холбоотойгоор өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаа ч гэсэн ингээ бодоод үзэхлээр Монголд эрэгтэйчүүдтэй холбоотой баяр ер нь байдсан болов уу гэж би ингэж боддتي. Энд болохоор миний амьдарч байгаа газар болохоор одоо ээжүүдийн өдөр, ээжүүдийн баяр, за тэгээд аавуудын өдөр гэдэг ингээ байдаг. Харин манай Монголд болохоор эмэгтэйчүүдийн баяр, их хүрсийн баяр, за тэгээд цэргийн баяр гэдэг. Яг аавуудын баяр бол төдийлөн аль бие ёсоор одоо тэмдэглэдэг өдөр бол байхгүй байх гэж би ингэж боддتي. Тэгээ ягаад ч юм эрэгтэйчүүдийн энэ цэргийн баярыг нэгсэн одоо аавуудын баярын өдөр ч юм уу Монгол эрчүүдийн одоо баярын өдөр гэж тэмдэглэмээр ч юм шиг санагдаад идэгээ. Ягаад гэвэл эрэгтэйчүүдийн одоо эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн тэгшэрхийн асуудал, боловсрал, одоо бусад бүхэл чиглэлээр дуу хоолойгоо гарах өдөр бол хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж эмэгтэйчүүд өдөр байгаа учраас тэр өдрөөрөө бид нар дуу хоолой гаргаа явдаг, бас их тэмдэглэдэг. За харин эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн асуудал ер нь ямар түвшинд байгаа юм, тэгшэрхийн асуудал нь ямар түвшинд байгаа юм, ажил эрхлэлт, боловсролын түвшин, за сургуульд хамрагдалт, бичиг үсгийн одоо тайлагдал гэдэг ч юм уу энэ олон зүйлүүдээр эрэгтэйчүүд яг ямар түвшинд явж байгааг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар тач одоо эрүүл мэндийн үзүүлэлтүүд, за дундаж настай ингээд үзэхэд статистик байлаараа одоо эмэгтэйчүүдээс харьцангуй доогуур үзүүлэлттэй юм шиг санагддаг. За мэдээж одоо би өөрөө эрүүл мэндийн салбарт ажиллаж исэн ийм хүний хувьд гэвэл ер нь бол амьдрал дээр харагддаг тийм ээ. Бид нэр эрэгтэйчүүд эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавьдаггүй. Ингээд одоо бид нар тэрийг болохоор одоо гүндийгүү юу гэдэгчлээ тийм байдлаар ингээд өнгөрөөчтэй. Гэтэл яг эмэгтэй хүнтэй адилхан бусад хүмүүстэй одоо яг л адилхан тийм ээ. Бүх насанд янз бүрийн одоо өвчлөл ихсэх, за янз бүрийн байдлаар одоо өвчлөлт хамрагдах тэр одоо нөхцлүүд бас яг адилхан байдаг. Тийм учраас эрэгтэйчүүд эрүүл мэндийн асуудлыг энэ өдөр ярьдаг баймаар байна. За дээрэс нь боловсролын асуудлыг бас ярьдаг баймаар байна. Эрүүл мэндийн асуудал гэж ярихаар ингэдэг шүү дээ тийм ээ. Эрэгтэйчүүд ерөөсөө тийм ирээл юм хийдэггүй, хэтчил байдаг. За таралт байна, арх одоо тамхи руу ингээд чихчдэг. За тэгээд дээрэс нь эрүүл мэндэд анхаардаггүй янз бүрийн хоол моол ингээ хамаагүй ингээ идчихдэг гэдэг ингээд тэрнээсээ болоод өвчлөлттэй шүү дээ аргагүй гэж ингэж яриад идэх тийм ээ. Арх тамхи руу чихдэг ч юм аа. Гэтэл тэрний цаана ямар үндэс суурьтай тэр хүн тэрийг хэрэглээд аваа гэдэг чинь бас асуудал одоо сэтгэл зүйн асуудлууд байж гин тийм ээ. Ганцаардаа дотроо юмаа ингээд хуримтлуулад яваад иддэг, хөөхнүүд чиг ил гаргаж чаддаггүй, найзтайгаа уулзахаараа юу ярьдгийг бол би юм бол мэдэхгүй юм байна. Гэхдээ уулзах нь их цөөхөн байдаг ч юм уу тийм ээ. За иймэрхүү юмнаас болоод эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудал, эрүүл мэндийн ерөнхий байдал энэ дээр анхаармаар зүйлүүд их байдаг. За ийм хэрэглэн дээр гэл ярахт чинь одоо миний ажиллаж байгаа газар чинь янзшгүй л идэх байхгүй яг л адилхан. Хоёр хүн орж эхнэр нөхөр орж ирлээ гэлтэхэд нөхөр нь бол баргийн юм дуурахгүй зогсож байгаа л эхнэр нь нөхрийнхээ хэрэгэлдэг юмнуудыг өмнөөс нь хэлж байгаа л аваад тэгэл ингээ гараа авчдаг. За эрэгтэйчүүд ганцаараа орж ирж байгаа тохиолдолд та энэ юмыг яаж удیں, хэдийн юм уудаг вэ, ер нь яадаг вэ гэл ингээ ярахт чинь авгаа мэдт ингээл бас их нь хэлж байгаа харагддаг байхгүй юу. Тэгэхээр ийм юм бол аль ч улс оронд хөгжсөн ч улс оронд хөгжиж байгаа улс оронд ч гэсэн ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн ажиллахад эрэгтэйчүүд одоо тийм нарийн ширээ юмдаа
бас их сайн хангалттай биш байдаг ч гэсэн энэ дээр нь бид нар бас анхаарах, дэмжих, энэ чиглэл дээр сургах ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлийг хиймээр санагддаг. Тэрнээс гадна эрэгтэйчүүдийн боловсролын асуудал нь те яагаад одоо ихтэй сургуулиудад охтууд сураад байгаа, яагаад одоо дунд сургуульд ингэж охтууд илүү их сурлагын амжилттай яваад байна уу. За тэгээд яагаад одоо Солонгос руу ирчүүд ихэн хичнээн хар ажил хийх гээ яваад байгаа, эмэгтэйчүүд нь яагаад энэ үлдээд байгаа юм тийм ээ гэдэг ч юм уу. За миний мэдхийн би нүүбэд ажиллаж байхад цэргийн албан хаагчтай ялангуяа хөлийн цэргийнхэнтэй дотоодын цэргийнхэнтэй нэлээд хамтарч төхөөрчгүй эрүүл мэндийн тусгай сургалтуудыг одоо тодорхой хөтөлбөртэйгээр явуулж исэн, тэр үнд тус оролцож исэн юм туршлагатай байгаа. Тэгээ цэргийнхэнтэй тухайн үед уулзж байгаад 90-ээс дээш 2000-аас 2010 он хүртэлх хугацаанд цэрэгт ирж байгаа залуус бичих үсэггүй байна. Тэгээд өсгөлийн баяр хийж гин гэдэг ингээ одоо цэргийн ангийн цагшигч нар нь эмзэглүүлээд ярьдаг байсан л та. Тэгэхээр энэ байдал одоо хэр өөрчлөгдсөн бол гэж би бас боддог. Тэгэхээр энэ эрэгтэйчүүдийг ерөөсөө хальчиж боломгүй байгаа. Бид нэр яг эрэгтэйчүүдтэйгээ яг адилхан хөгжөөд, яг адилхан одоо үзэл эрүүл мэнд, боловсрол, нийгмийн байдал, нийгмийн халамж, сэтгэл зүйн байдал бүх зүйл дээр нь ингэж тосолж дэмжих, хамтарч ажиллах, хамтрах ийм одоо шаардлагатай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өдрийг уг нэг иймэрхүү өдөр болгоул их зүгээр юм шиг санагдаад идэгээ. Миний мэдхийн эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчээр гэдэг эмэгтэй хүн ажиллаж байгаа харагдчихсан. Тэгээ миний бодлоор бол эрэгтэй хүн баймар санагдаад идэгээ. Яг л эрэгтэй хүн илүү эрэгтэй хүнийхээ зовлон мэднэ, илүү одоо нийгэм тэр үгэн гаргаж хэлж чадна. Энэ чиглэлээр ажиллах эрэгтэй хүн бол байгаа гэж би ингэж боддог. Тэгэхээр энэ чиглэл дээр би бас юм саналаа хэлье гэж өнөөдөр ингэж бодож ялаа. Тэгтээ манай эрэгтэйчүүд, манай Монгол эрэгтэйчүүдэд маш их сайхан чанарууд байдаг. Би одоо өөрийнхөө ааваар ингэж жишээлээд би ингэ бодож байгаа хгүй юу. Саяхан нэг ардын дууч хэн байсан бэлээ. Усаас гаралтай нэг дуучин байдаг те. Тэгээ тэр дуучин нэг аавын тухай дуусан санагдчихээн. Тэгээ би тэрийг сонсч байсан чинь цөө үг дуурдаг тийм ээ. Тэгээ тухан дээр үнсээд үнэрлдэг. Тэгээд хэлийг гэснээр хаяа харцаараа хэлждэг, олон тав юм яриад идэггүй гэд тэр дууны үгэн дээр нь гарч исэн байхгүй. Тэг би бас аавыг юм бодчихлаа. Тэгээ миний аав бас үнэхээр л том ухааны хүн байж тээ. Одоо бид нарыг чи ер нь их их загнаж байгаагүй. Яг нэг хай нэг том дуугарчлээсэн санагддгийн. Тэгээд одоо ном их уншнаа. Манай аав чинь тэгэл бид нар тэр аавыгийн ном уншиж байгаа, ээжигээ хийж байгаа тэр зүйлийг хараад бид нар дагаал үдээ зэрэгтэй болсон гэж боддتي. Тэгээд манай аав чинь дүүнер дээр их очдог, дүүнер нь их ирдэг юм байсан. Тэгээд хөгжим их аавыг ярьсан чинь жоохон сонирн болчихно. Тэгээд яг мэдээж жам ёсоор миний аав ингээл өндөр наслал ингээл бурхны оронд очсон ч гэсэн одоо өөр хүүхдүүд бид нартай их сайхнаар ингээд дурсагдчихийдэг. Тэгээд хөгжим тоглолчин тэгэл баяа хөгжмийг ямар сайхан тоглодог байсан. Хай төгөлдөр дагуулж байгаа харагддаг. Тэгээд дээрээс сууран харагдаг, зураг зурдаг, маш гоё бүжгэлдэг байсан гэж сонсч байсан. Би аавыгаа бүжгэлж байгаа нэгсээ хараагүй л те. Тэгээ сургуулийн өвлөө өвгнөөр одоо маш олон удаа болж исэн. За тэгээд театрт одоо одон гээд биш нөгөө хин гээд нэг за би мартчих одон гээд зураачтай холж जैन. Тэгээд одон гээд ардын зураач хужиртай амарланд эрэхтэй манайхаар энэ төр ирж исэн. Тэгээ манай аавын багш нь гэж ярьж байсан. Манай бол зураг хөдөлмөрийн багшийн дээд сургуулиар төгссөн ийм мэргэжлийн ийм багш хүн байгаа. Тэгээд бас юу тэр нэг Өвөрангай аймгийн театрт энэ юу жүжиг тоглодог гэсэн гэл ингээл олон төрлийн авьяастай байдаг. Бид нарыг одоо нэг нь ч гэсэн аавын тэр олон авьяасуудаас нэг нь ч авч одоо гоц дуурайгаагүй ч гэсэн одоо бүх чиглэл дээр ингээд баг багаар сонирхоод сонирхчийн төвшөнд явж байгаа нь бас аавын маань нөлөө байсан болов гэж ингэж бодож байгаа.
Тэгээд энэ сайхан өдөр аавыгаа дурсахтай таатай байна. Одоо миний ах байгаа. Яг л одоо аав шиг ийм төшигтэй санагддаг. Манай нориогт ирээд ингээд нэг 2 сар гаруй болсон л да. Тэгээ хамт байхад их төшигтэй байсан. Тэгээд үнэхээр би бас ийм сайхан ахтай, ийм сайхан аавтай. Тэгээд бас их сайхан ийм нориог нөхөртэй тийм ээ. Яг л ир хүн шиг олон юм илдэг. Намайг бол мөнхөд дэмжиж идэг. Тэгвэл ингээ гэвэл хизээч үгүй гэж хэлж байгаагүй. Ийм үргэлж дэмждэг, ийм гайхалтай, ийм хантай босондоо. За тэгээд би их сайхан хүүтэй. Миний хүү одоо том ир болоод ингэж амжилттай ажиллаж амьдраад сураад ингээ явж байгаа. Тэгээд энэ бүхэн сайхан хүмүүсийг миний амьдрал заяасан Бурхан Тэнгэртэй би их баярлагдав. Намайг тэр хөлийн цэргийн авторитуудаар сургалт хийгээд ингээд олон хүмүүстэй ингээд яваад тэгж яхад хөлийн авторитын тэр хамт олон ямар сайхан хүлээж авч ясан, ямар сайхан одоо сургалтын минь зохион байгуулж арга хэмжээг дэмжиж ийсэн. Тэгээ цэргийн анги дээр хоногт чинь өглөөний дуугаар, бүрийн дуугаар сэрэл бас их сонирхолтой, их гоё санагддаг гэсэн. Ягаад ч сурган цэнхэр уус гэд тэр кино санагддаг байлаа. Тэгээд бас хамгийн гайхалтай цэргийн одоо ялангуяа хөлийн цастаар дээр байгаа цэргийнхний арга гэрийнхэн гэж үнэхээр гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Хүүхдүүд нь бас их өөрхөн. Тэгээд аль болохоор тэр хүмүүсийг тэрөөс бол илүү анхаарч ингэж байгаасаа гэж боддог. Яг тэгвэл манай Монгол улсын дархан хөлийг манж байгаа ийм гайхалтай ийм хүмүүс байгаа. Тэгээд үнэхээр цэргийнхнэр бахарахгүй байхын аргагүй. Тэдний одоо зориг төвчээр одоо олон улсад ингэж инхийг сахиулах үүсэд одоо гадаадын өндөр хөгжилтэй орнууд цэргүүдээс илүүтэйгээр ингэж төсвөр хатуучлалтаар бусад улс орныг хамгаалаад ингэ явж байгаад нь бас их бахархаж бас их омгшдаг. Тэгээд би өнөөдөр та ирчүүдэд зориулаад би юм нэг зүрхтэй ийм гоё цамц өмсөн байгаа. Тэгээд та нартай эрүүлэн хааж жаргал хамгийн сайхан бүхний хүсээрээ Монгол одоо ирчүүдийн хиймбэр нь байн одоо өөдөө байх болтугай гэж өрөөж байна. Тэгээд та бүхэнд ажил үйлсэд гэр бүлд нь хамгийн сайхан бүхний хүсээ яриа. За ингээд сайхан баярлалаа.